Сайн байцгаана уу хүмүүжигчтэй. Сайн байцгаана уу. Одоо мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Өвөр Монгол 1600 том муугийн амь ухаан байгуулалтын үүргийг биелүүлсэн. Боган өөртөө яс хорны ардын засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хоролдуулсан. Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс давсан холбоот уралдааны 10 дугаар ээлжийн уралдааны хурамдал хувийн жагсаал тодорсон зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Бүх жилд 4000 том муугаас дээших амь ухаан байгуулалтын харалтыг биелүүлэхийн төлөө энэ жил өөртөө засах хорон 3 умартын инженерингийн шувталтын дайлалдааны 3 том бэлэг тэмдгийн чанартай дайлалдааны үргэлжилээ ахиулна. Эл газар ажлын хугацаагаан завдуулж амь ухаан байгуулалтыг 1600 том муу давуулан биелүүлж элсэрхэгжлийг сэргийлж элсий засах зэрэг голдлогтой үүргийг ахиулж бий. Дэлгэр жунаараа хулын шарга даагийн элсийг тойлортой засах дайлалдааны гол орон болох сүнд жуун хошууны баян нор балгаснаа элс засах тойрогт ажилчид элсэн халахвч дэвсж нисүрээр үр сачин жасалтын үр бүтэмжийг баталж бий. Энэ жил баян нор балгас 3 том муу нүүдлэлсийг засахар байна. Энэ жил өөртөө яс хорон 3 умартын инженерингийн 6 дугаар хугацаа зэрэг голдогтой амь ухаан инженеринг Лавдонбаттай ахиулан жилийн амь ухаан байгуулалтын үүргийг 4000 том мууг давуулж үүнд эсэрхэгжлийг сэргийлж элсий засах тайлбайг 1500 том муугаас дээш байхыг тодорхойлов. 3 умартын инженерингийн шувталтын дайлалдааны 3 том бэлэг тэмдгийн чанартай дайлалдаанд анхаарал төвлөрүүлж их байлгыг төвлөрүүлэн онцтой хүчлэн. Хатан голын нуглаа орны шувталтын дайлалдааны оронд энэ жил Ашаа уулаас Мониуул хүрэх хэсгийн хатан гол дагуу 180 км-ийн нүүдлэлсийг засахыг голдлогтой ахиулж Мониуулны өмнө бэлд 175 км-ийн ой өвснө бүс болоод Улаанбух элснэ 100 том муугийн элс өвснө ажилсын бүсийн байгуулалт хийж байна. Хорчин элс хулын шарга даагийн элсийг тойлортой засах тойрогт 4 хошуу хотын нүүдлэлсийг тогтворжуулах ажлыг голдлогтой ахиулж Сайшия бүлэглэлтэй холбоолон хулын шарга даагийн элснэ өмнө жахын 36-чиг 3 том муу жасалтын үүргийг ахиулна. Одоохонд Өвөр Монгол, Шанши, Нингша зэрэг мож орны 14 хошуу шанаа элс засагчид холбоолон сэргийлж холбоолон засах инженерингийн оронд чарман ажиллаж 35-чиг 5 том муу элсийг засаж бий. Энэ жил өөртөө яс хорон ажил олголтоор тэтгэмжийг орлуулахыг үргэлжлэн түгээмэлжүүлж малчин тариачдыг амь ухаан байгуулалтад оролцуулан бүх жилд 10 доншор төгрөгийн хөлс олгомж тархав. 7 дугаар сарын 20-ны өдөр өөртөө засах орны намын хорооны дэд шүүжи, өөртөө засах орны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган, засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хуралдуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн ойрын хугацааны чухал ярианы жориг санааг уламжилж суралцж, дээр хагас жилийн бүх орны аж ахуйн эргэлтийн байдлыг жадлан, доор хагас жилийн ажлыг судлан байрлуулжээ. Хурлаас чухалчлахтан Ши Жинпин ерөнхий шүүжийн Шанхайд тойрон байцах үеийн чухал ярианы жориг санаа болоод хотын ажлын тухай чухал өгүүлэлтийг нарийн ханамгай суралцсан тоочлоож ард түмнээ хотын ойлгогдохыг бүх талаар үйлдвэжүүлэн манай орны хотын шинэтгэлийн 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийг шинжлэх ухаанчаар найруулж аюултай байшин хуучин хороолол болоод үйлдвэрийн тасгын дэс дэвшилт өөрчлөлтийг ахиулан чахалгаан хангаалга усны хангаалга гадагшлуулалт шатамхай хийжрэг хоолой торын шинжилэлт дэс дэвшилтийг хэрэгжүүлж ажил олголт сургууль хүмүүжил өмчилгээ зэрэг ардын амьдралын бодит явдлыг сайдэрхийж одон түмнээ дэрэгдэх төв бус суртал болоод ялжирлын асуудлыг часан чигчилж одон түмнээ хүртээмжийн төрөгдөл, жол жаргалт төрөгдөл, аюулгой төрөгдөлийг тасралтгүй дэвшлүүлэх хэрэгтэй гэжээ. Хурлаас дээр хагас жилийн бүх орны аж ахуйн эргэлтийн байдлыг жадалж, намын төв хорооны шийдвэр байрлуулалтыг эрс тоошлуулан найдваржуулж, өөртөө яс хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалт ёсоор хөгжилтийн итгэлийг баттган асуудлын жолоодомжийг товойлгож, үндсэн шат болоод аж ахуйлыг хавсран хүчир асуудлыг шийдвэрлэж, оноо харалт үүргийг биелүүлэхийг батлах хэрэгтэй. Холбоолон хянж холбоолон зөвшөөрөх тогтжиг нэн сайн ашиглаж, эсрхэг чөлөрхөг газрын суурин, тоо баримтын төв, 6 тор зэрэг голлогтой төслийн байгуулалтыг Лавдонбаттай ахиулж, нэмэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй. Аж үйлсийн хэлхэн арж аачин урахад анхаарал төвлөрүүлж, одоогч аж үйлсийн системийг байгуулах тойронд нэг бүлэг том төсөл сайн төслийг төлөвжүүлж, аж ахуй нийгмийн хөгжилтэд хүчтэй тулгуурлал хангах хэрэгтэй. Үйлчилгээний үйлсийн чадварыг өргөтгөж, чанарыг дэвшлүүлэхийг ахиулж, хоолонгөр, буудал,
гэр хөрөнгө, гажир хөрөнгө зэрэг ажил төрлийн хэрэглэгээг ахиулах арга хэмжээг найдваржуулан, эл төрлийн эжигнэлтийн гол чогчийг бой болгон бужгааруулж, хэрэглэгэний нөөц хүчнийг үргэлжлэн хөгжөөх хэрэгтэй гэжээ. Хурдаас шаардлагатай хөгжилт болоод аюулгаагаа нэгдэлтэй төлөвжүүлж, аюулгын үйлдвэрлэл болоод хүерийг сэргийлэн гантай тэмцэх байдлыг сэргийг танин мэдэрж, уурхай, аюултай хэмээн бодос аж үйлдвэр худалдаа, гал сэргийлэн унтраах, барилга, зам харьцаа зэрэг хүрээнэ довын асуудалд анхаарал төвлөрүүлж, хууль тогтоолоос зөрчсөн ажиллагаагаа чанга шийтгэн шийдвэрлэж, ончих эндэл гарахыг эрс сэргийлэн эзэмдэх хэрэгтэй. Үерийг сэргийлэн гантай тэмцэн гамшигыг багасгах ажлыг сайтар биелүүлж, ард түмнээ амнаас эд хөрөнгийн аюулгааг батлах хэрэгтэй. Засгийн ордны далд өр ширийг арилган, засгийн ордны аж ахуйлалд өртөж байх өр өгчөөг төлөх, мөнгөн гүйлгээний байгууламжийн өөрчлөлт болоод амхан орчин тойрны хүрээнэ эл төрлийн хариу тусгал ёсоор жасан чигчлэх ажлыг чанга атгах хэрэгтэй гэжээ. Хурдаас Өвөр Монголын өртөн жас хорны байгалийн гамшигыг байцаан үнэлэх төр хэрэгжүүлэх хууль болоод бүх орны нээлтийн орны чадвах дэсийг төрөгдгөн дээшлүүлэх тухай хэрэгжүүлэх саналыг хянаж өгүүлсэн байна. Засгийн бүтэмжийн зөв үжилтийг бий болгон үйлдвэрлэжүүлэх сурвалжлах хүмүүжил өрнүүлснээс нааш Хянган аймаг ард олонд бодит явдал хийх тусгай ажиллагаа өрнүүлж, бодтой үүргэлэл хариуцлагаар олон түмний хүртээмжийн төрөгдөл, жол жаргалт төрөгдөл, аюулгын төрөгдлийг дээшлүүлсэн байна. Хянган аймгийн Хорчин баран гарн дундад хошууны голын байшин балгасны тариалангийн бүтээгдэхүүний жахад шинэхэн байгуулсан сарвч ашиглалтад оржээ. Балгасны ард олонд бодит явдал хийж өгөх 23 төрлийн нэг болсны хувьд борооноос халахлах сарвч нь олон түмний ногоо худалдахад хүчиртэй асуудлыг үнэнхүү шийдвэрлэв. Сурвалжлах хүмүүжил өрнүүлснээс нааш Хянган аймаг каторчуудын үндсэн шатанд гүнжгийрэн ардын байдлыг ойлгож хүчир төвөгтэй асуудлыг шийдвэрлэн өгөхийг ахиулж 7 дугаар сарын 15-ны өдөр болтол Хянган аймаг олон түмний саналыг 4263 журбус хурааж олон түмний төм 2468 асуудлыг шийдвэрлэж өгчээ. Замын дэнгээс орчин тойрны жасалт хүртэл бага явдлаас том явдал хүртэл олон түмний хүчир төвгийг үнэнхүү шийдвэрлэж байна. Хорчин баруун гарan өмнөд хошууны чарсан балгасны бор хошуу гачаа тосхны ардад уудам талбай байгуулж өгөн барилгын бүх явц нь олон түмний хяналтыг хүлээсэн байна. Өнөө жилийн 3 дугаар сараас нааш Хянган аймаг 5200 түмэн төгрөгийн эдийн засгийн бэл мөнгийн нэгдэлтэй тохируулж, ардын амьдралын бага жижиг 1037 төсөл хэрэгжүүлж, одоо бүхнээрээ барилга дуусан хайр халамж үйлчилгээг ард олонд хүртээсэн байна. Ойрын өдөр өөртөө яс хорны засгийн явдлын үйлчилгээ болоод тоо баримтын хамаарлын товчоо, өөртөө яс хорны хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл Хөхөтөд 2 дугаар бүлгийн хиймэл оюуны хэрэглэгэний талбар үзэгдлийн нарийн дансыг нийтэлсэн байна. Энэ удааны нийтэлсэн хиймэл оюуны хэрэглэгэний талбар үзэгдлийн хэрэгцээ шаардлага болоод талбар үзэгдлийн чадвахын нарийн данс нь ардын амьдралын баталгаа, нийгмийн жасалт, засгийн явдлын үйлчилгээ зэрэг 3 талын голдлоготой хүрээнэ өмчлөг эрүүл хамгаалал, өмчлөгний даатгалын үйлчилгээ, насчлын үйлчилгээ, амь ухаан жасалт, зам харилцаа барааны гүйлгэ, засгийн явдлын үйлчилгээ зэрэг талбар үзэгдлийг хамарсан байна. Өөртөө яс хорны байгалийн эх ухаалгын тэнхэм, амь ухаан орчин тойрны тэнхэм, зам харилцаа жөврийн тэнхэм, эрүүл хамгаалал, эрүүл мэндийн зөвлөл, зах дэлгүүрийн хянан хамгаалалтын товчоо, ойшгоо болоод нутаг бэлчээрийн товчоо, засгийн явдлын үйлчилгээ болоод тоо баримтын хамгаалалтын товчоо, чагуурын товчоо зэрэг 8 салаан мөчрөөс тус тухайн хүрээний хиймэл оюуны талбар үзэгдлийн хэрэгцээ шаардлага болоод боттой найдваржуулах арга замыг төвлөрүүлэн шийдвэрлэнэ. Нийтлэх хурал дээр 10 хиймэл оюун нэмэх хамжилчааны төсөлд зөвлөлтөөр тогтож, ажилтан ажилчны эрүүл мэндийн AI оюунч хамааралт, нүүрс хэмээн хоолойн чагдан байж ах хүм машин зэрэг төлөөлөх чанартай төслийг хамарчээ. Зөвлөлтөөрийн гол чогчид өмчлөгөөний байгууламж, шинжилгээ суулгааны хүрээлэн гажир толгойлогч аж ахуйлал болоод шинжилэлтийн хэлбэрийн аж ахуйлал багтаж байна. Өөртөө яс хорны засгийн явдлын үйлчилгээ болоод тоо баримтын хамаарлалтын товчооны намын дугуйлангийн гишүүн, дэд товчоон дарга Ливжүн Yi хэлтэн талбар үзэгдлийг нэвтрүүлж хэрэгцээ шаардлагад жогтсон төслийг сөвөгчлөн, засгийн ордон аж ахуйлын байнгатсан жолгодолд тавчин байгуулж, хиймэл оюун нэмэх 3 жилийн ажиллагааны хэрэгжүүлэх төслийг найдваржуулж, умартын хиймэл оюуны шинжилэн хөгжих орныг чармайн чогчлоно гэжээ.
7 дугаар сарын 20-ны өдөр Өөртөө Залсах орны Ардын Залсхийн ордны сонин мэдээ нийтлэх албан гэрээс 10 дугаар хугацааны Өвөр Монголын тал нутгийн Жугаа Чангүн биеийн тамирын чуглааны мэдээ нийтлэх хурал хийж Өөртөө Залсах орны биеийн тамирын товчоо болон Хянган аймгийн захиргааны хамаатай хариуцлагатнаас хурлын ерөнхий байрлуулалт болон ширээс ажиллагааг танилцуулсан байна. Өөртөө Залсах орны биеийн тамирын товчоо Хянган аймгийн захиргааны хол болон голлон эрхлэх 10 дугаар хугацааны Өвөр Монголын тал нутгийн Жугаа Чангүн биеийн тамирын чуглаан нь энэ жилийн 8 сарын 8-нд эхэлж Хянган аймгийн наадамтай жиргээр эхлэнэ. Гол хурлын талбарыг Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод сумны уламжлалт биеийн тамирын ерөнхийлсөн боловсролын суурьнд тохируулж ажиллагаа нь 7, 8, 9 сарын хамарч нэг гол хурлын талбар 5 хуваар уралдааны тойрог Жургаан хошуушин хот холбоодох жагвараар явагдана. Өөртөө Залсах орны биеийн тамирын товчооны намын дугуйлан гиншүүн дэд товчоон дараагаар жамж хэлэхтэн. Хорчин баруун гарын өмнөд хошууны гол хурлын талбар болоод Улаан хот, Аршаан, Жалайд хошуу, Хорчин баруун гарын дунд хошуу, Түүчэн шин 5 хуваар талбар холбоолж 7 сараас 9 сар болтол чаг жирүүлэн эрхэлж бүх орон бүсдэх галас чигийг биелүүлнэ гэжээ. Энэ удааны чуглаан нь 93 наадам, дээс үсрэх зэрэг 25 уралдааны төрөл тохируулж олон улсын дэсийн 4 төрөл, улсын дэсийн 7 төрөл, Өөртөө Залсах орны дэсийн 4 төрөл, аймгийн дэсийн 10 төрлийг хамарч хил алсалсан солилж улсын дэсийн өрсөлдөөн, Өөртөө Залсах орны онцлогт уламжлал, аймгийн дэсийн бүх ардын Жугаа Чангүн жирэг 4 шатны уралдааны байдлыг бүрэлдүүлнэ. Хянган аймгийн захиргааны намын дугуйлангийн гишүүн дэд аймгийн дарга Сүншүү тав хэлэхтэн. Энэ удааны чуглаан нь тусгай мэрэгжлийн чанар, олон түмэнч чанар, даяарчилсан чанартай. Адил бус насны ялгал, адил бус дур бах зэргийг хамарч бүх ард оролцох, бүх ард хуваачхыг биелүүлж жугаачлын содон шугам тохируулан жугаачгсад уралдаан сонирхохын жиргээр үжимжүүжиж дийлнэ гэжээ. Өвөр Монгол тухайн газрын онцлогтон тохируулан онцлогт аж үйлсийн шинжлэх мэргэжлийн жижиг хүрээ байгуулж ихтэй сургуулийн туршилтын тасгийг тариалан мал жилийн талбайд нүүлгэн мэргэжилтний бүлхэм 1-р фронтод гүнжгийрж хөдөө аж ахуйн чанарлаг хөгжилтөд хөдөлгөгч хүчин нэмэрлэж байна. Баяннур хотын Ханга хойд хошууны Чонгуан тусганы буудаан шинжлэх мэргэжлийн жижиг хүрээний туршилтын суурьнд хаврын буудаан будаа суужээ. Услалтын тойрогт ажилтнууд шинэ мэргэжлийг ашиглан аль төрлийн усны буудаан ургалтад үзүүлэх үйлдэлийг задлж, шинжилгээ ухаанч тав баримтаар ус аривлан тарж ургуулах хүчир асуудлыг шийдвэрлэж бий. Одоо Баяннур хотод 56 шинжлэх мэргэжлийн жижиг хүрээ байгуулж, үүнд улсын дэсийн шинжлэх мэргэжлийн жижиг хүрээ 20 байна. 50 гаруй ихтэй сургуулийн мэргэжилтний бүлхэм 300 гаруй доктор чугларж, буудаа наран хар зэрэг аж үйлсийг бүрхөөд 100 гаруй шинжилгээ судалгааны үр бүтэл гаргасан байна. Шилэнгол аймгийн Хөвөөч шар хошууны Чахар хоньны малжлын талбайд дундад улсын хөдөө тосгоны тусгай мэргэжлийн нийгэмлэгийн шинжлэх мэргэжлийн жижиг хүрээ 7 дугаар сарын 6-ны өдөр илэрхийлэл өгчээ. Энэ нь улсын дэсийн шинжлэх мэргэжлийн үйлчилгээний тавчин Өвөр Монголын малжих оронд нутагчны харуулж байна. Боловсронгуй байгуулалтын баримжаа болоод туршлага түшиглээд Өвөр Монгол онцлогт гэрийн тэжээвэр тэжээн үржүүлэх, нутаг бэлчээрийн амихан хамгаалалт, малжих орны баримжаацсан тэжээн үржүүлэх зэрэг голлогтой аж үйлсийн хүчир асуудлыг шийдвэрлэн мэргэжлийн дутуудлыг хөрөлж шинжлэх мэргэжлийн жижиг хүрээний байршуулалтын үргэлжлээ өргөдгөн. 2022-оноос 2026 он болтол Өвөр Монгол 1270 том төгрөг буулгаж шинжлэх мэргэжлийн жижиг хүрээний байгуулалтыг дэмжиж бий. Одоо болтол Өвөр Монгол 121 шинжлэх мэргэжлийн жижиг хүрээ байгуулж, тариалан мал аж ахуйн гол үйлдвэрлэлийн орныг бүрхсэн шинжлэх мэргэжлийн үйлчлэгээний торчлыг бүрдүүлжээ. Одоо Өвөр Монгол бүх талаар үер өслийг сэргийлэх хугацаанд орсон байна. Хор усны байдлын ерөнхийлсөн жалан магадлалтыг үндэслэл 7 сараас 8 сар болтол бүх оронд борон үргэлжиж үер өслийг сэргийлэх гантай тэмцэх байдал хэцүү болонтой. Бүх орны эл газар эртхэн хөдөлж эл газрынхан хор усны хувиралтыг нягтажиж, ард олны амнаас эд хөрөнгийн аюулгүйг баталж байна. Хянган аймаг Баяннур, Түнглөө, Улаанчав зэрэг газрынх нь үер өслийн жангилгын хугацаанд анхаарал төвлөрүүлэн дутуудлаа нөхөрлөж хамааралт хамгаалалтаа чангадахан хатан голын тойрон байцаалт жижүүрлэлт усан чөөрмийн аюулыг сэргийлж хамгаалалтыг бэхжүүлэх уулан үерийн сэрэмжилүүлэл зэрэг голдлогтой инженеринг нэгдэлтэд төлөвжүүлэх хэрэгжүүлж үер өслийн аюулгын халахвчийг дэс дэсээр бэхжүүлж бий.
Хүчирхэг их Ор-Нинугийн нөлөөгөөр энэ жил Өвөр Монголын хаврын улирлын дулааны хэмжээ харьцангуй өндөр байж, эрт бороо орж, үер услын хугацаа орсны дараа хур бороо алгалан орж, зүүн бэйд бороо арвин, баруун бэйд бороо баг үжигдэл илэрсэн байна. Үер услыг сэргийлж гантай тамчих ажлыг сайтрахын тулд Өвөр Монгол хөндлөн гулд бачмын аргажаах жаан жолоодох систем байгуулан хөндлөнгөөр 3 шатын 2 зөвлөлийн жаан жолоодох байгууллага нэгчтэй жолголдон гулдаар өөртөө жасах орон Аймаг хот, Хошуу шан, Сум шан балгас, Гачаа тосхон 5 шатанд бачмын аргажаах жаан жолоодох байгууламжтай нэвтрэлчин бачин байдал доор шат алсалж салаа мөчөр алслан тохируулалт хийх бүтчийг бүрэлдүүлсэн байна. Үүний хамт сэрэмжилүүллийн мэдээж ангийн тосхноос дугайлан өрх хувь хүн хүртэл дамжуулахыг баталж өндөр түгшүүрт орон байр болон буурай гогчоог нягт анхааран байчаалт сэргийлэлт хамгаалалтаа чангатгаж эл төрлийн аюулаас аврах хүчний бэлтгэлтэй байхыг батлан өндөр түгшүүртэй орон бүст эд бодис машин төхөөрөмжийг шинжлэх ухаанчаар урьдчилан тохируулжээ. Өөртөө жасах орны бачмын аргачаа хамааралтын тэнхмийн үер услыг сэргийлж гантай тамчих газрын 4-р дэсийн байцаан судлагч Лёдож хэлэхдээ 12 аймаг хот болон голдлоготой Хошуу шанд 132 чиг 6 төмөн ийж үер услаас авран туслах эд бодис болон 6 чиг 7 төмөн ийж ор майхан жирэг гамшихаас аврах эд бодисын урьдчилан тохируулад байна. Орны дотоодын 8300 хүний гал сэргийлэлтийн эгнэ, 5 салбар 842 хүний улсын дэсийн бачмын аргачаан бачмаас аврах эгнэ, 4 салбар 192 хүний усны бүсийн тусгай авран туслах эгнэ болон 300 гаруй хүний инженерингийн авран туслах эгнэ жич эл газрын хүч тохируулж бүх талаар бачмын аргачаах бэлтгэл нөхцөл бүрэн төхөөр болоод байна гэлээ. 7 сарын 19-ны орой Бухтын анги болоод Ашаагийн ангийн мөрөчөн өндөрлөхөд дагалдан Өвөр Монголын хөл бөмбөгнөө дэсээс давсан холбоот уралдааны 10 дугаар ээлжийн уралдаан өндөрж хамгийн шинэ хуримтлал хувийн жагсаал тодорсон байна. 7 дугаар сарын 19-ний өдөө хоног 4 цагт Шилэнголын анги Өжин талбартаа Баян нуурын ангитай уралдажээ. 90 минутын хурц ширүүн өрсөлдөөнд 2 талаараа бүр бөмбөг оруулж дийлсэнгүү цаг нэмж уралдах хугацаанд Баян нуурын анги тохиолыг авдан 1 бөмбөг оруулж өчөст 1 харьцах тэгээр 3% олсон байна. Өдөө хоног 5 цагт ховор шороон дээд чин мэрэгжлийн хөл бөмбөгний чөчрлөгт 10 дугаар ээлжийн уралдааны хамгийн сүүлчийн 1 талбар уралдаан явагдажээ. Бухтын анги Өжин талбартаа Ашаагийн ангитай уралдсан байна. Дээр хагас талбарт Бухтын анги урдаар 1 бөмбөг оруулж, доор хагас талбар болоход Ашаагийн анги 20-т оронд дүрмөс зөрчиж, Бухтын анги цэгийн бөмбөгөөр бас 1 бөмбөг оруулж, 2 бөмбөгөөр урджээ. Үүний дараа Ашаагийн анги хүч мэдэн тэмцсэн ч бөмбөг оруулж дийлсэнгүү, өчөст Бухтын анги 2 харьцах тэгээр уралдаанд ирсэн байна. Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс давсан холбоот уралдааны 10 дугаар ээлжийн уралдаан өндөрлж, хамгийн шинэ хуримтлал хувийн жагсаал тодорсон байна. Улаанхадын анги 25 хуримтлал хувиар тэргүүн жагсаж, Тунгалогийн анги, Бухтын анги 2-3-д жагсаж байна. Дараагаар 11 дугаар ээлжийн уралдаан эхэлж, журшилт уралдаан явагдана. Журшилт уралдааны түрүү 8 нэрс тодорсон шигшээ уралдаанд оролцно. Уралдааны албаны талын тохируулалтаар бүх уралдаан 7 дугаар сарын 25-ны өдөө хойнох 5 цагт жиргээр эхэлж уралдана. 7 сарын 19-ны өдөө өмнө 2026 оны Дунддын аян Жустангийн Өвөр Монгол дахь ажиллагаа Хөх хотод эхэлжээ. Австрия, Канада, Франц зэрэг 8 улсын жуугаад Дунддын хараат залуучууд багчууд Хөх хотод чуулран 10 өдрийн судлан суралцах аянаа эхлүүлсэн байна. Судлан суралцлага нь Хөх хот Улаанчав 2 газраар хүрч уламжлалт, соёлын судлан суралцлага, одоогч аж үйлсийн тойрон үжүүлэг, сургуулийн хүрээний соёл биеийн тамирын солилцоо зэрэг 4 хэсэг тохируулах болно. 10 өдрийн хугацаанд залуучууд багчууд мажлын талбай, соёлын музейгийн талбар ордон, бодсон бос соёлын ур мэргэжлийг биечлэн ойлгох зэрэгээр дамжиж, шин чагуугийн Өвөр Монголын хөгжил товарлыг ойлгох болно. Ажиллагаагаа дундад улсын хараат нарын холбооноос голлон эрхэлж, Өвөр Монгол дахь дундадын хараат нарын холбоо даашлан эрхэлж, Өвөр Монгол одоо болтол 4 хугацаа эрхэлсэн байна. Өнөөдрийн мэдээг нэвтрүүлж төгслөө. Хүлээ авч үзсэн та бүхэнд баярлалаа. Жалгаа та бүхэн Монгол Одон телевизийн бусад програмд анхаарлаа тавина. Баяртай.